Өдрийн мэнд. Сайн мэцхан бүгдээрээ. Ингээд Happy Messy podcast-ийн дараагийн дугаар эхэлж байна. Бид хоёр тэгээд нэгийг YouTube дээрээ дүрстэй оруулчаад өөрийгөө оруулаагүй юм байна. Тэгээ яг тэр сэдв нь яг мацаг гэсэн сэдвтэй. Сайн мэцхан өдрийн мэнд хүргэе. Үзэж байгаа, сонсож байгаа. Тэгээ одоо үзэх гэж байгаа хүмүүстэй бас нэг амар гоё туршилт хийж үзснэ. Тэгээ тэрэн дээрээ фейлдчихэд дахиж хийх гэж оролдож байна гэж. За өнөөдрийн сэдв. Подкастыг сонсож байгаа бол Happy Messy podcast-аар бид нэр подкастын сэдвийг дахиад эхэлж байгаа. Шалтгаан нь болохоор үзэж байгаа хүмүүст одоо ингээм юм харуулж болох юм шүү дээ. Айгуу гоё. Шалтгаан нь болохоор манай Happy Messy гэдэг аппликейшнтэй гарсантай холбоотой. За Happy Messy аппликейшнээр та хэд ингээ орох юм бол ингээд зорилгууд гэж харах юм бол бид нар бүтээмжийнээр гэж байгаа тэрний араас нь мацаг гэдэг сэдв орж ирж байгаа. Тийм болохоор өнгөрсөн подкастаар бид нар бүтээмжт нойрны тухай яриад бид хоёр нойроор өшөөж нэмэлт юм яриад нойр бүтэн авах нь судалгаанууд ямар судалгаа яаж эрүүл мэндтэй холбоотой тухай ярьсан бол яг магадгүй тэрний ижилхэн хувилбарыг бас мацаг дээр хий гэж бодсон юм а. Өмнө нь бид хоёр мацгийн тухай ярьсан байгаа шүү. Ер нь бол бид хоёр мацгийн тухай зөндөө ярьсан тий. Зөндөө ярьсан. Татагшаач. Тэгээд тийм болохоор өнөөдөр бас нэг арай ондоо өнцгөөс нь нөгөө яриад байдаг судалгаа гэдэг юм а хуваалцуул яасан бэ гэдэг тухай өнөөдөр тийм санал байна. За YouTube үзэж байгаа хүмүүс Happy Messy сувганда subscribe хийхээ битгий мартаарай. Podcast сонсож байгаа хүмүүс энэ сувганда бас subscribe хийгээ битгий мартаарай. Бид 7 хоног болгон одоо маш тууштайгаар подкаст бүх юм апплод хийж эхэлж байгаа шүү. За ингээ өнөөдөр чи яасан? Чиний мацаг ямар байсан? Миний мацаг болохоор би 1 цаг 30 минутанд ээжийн хийсэн гурилдаа шилтэ хоол ийдсэн. Тэрнээс өмнө өглөө болохоор яг кофегаа удаагаар уугаад тэгээ 1 цаг 30-т. Тэгээд өчигдрийн идсэн хоол чинь болохоор хамгийн сүүлд идсэн хоол чинь өдөр яг би уулзалтанд орохоос өмнө 2-оос нэг тойгны шүл идчихсэн шүү дээ. Тэгэхээр баг одоо 24 цаг мацаг болсон юм шиг шүү дээ. Чи ап дээр хэмжихгүй байгаа юм одоо ер нь бол. Үгүй залхуу өрөөд нэг хэсэг яг 5 6 би яг түрүүн Zero гэдэг ап одоо YouTube дээр харж байгаа бол Zero гэдэг ап дээр болохоор өөрснийхөө юг хянаа явж исэн. Чинийх болохоор яг тэгж явдаа. Би watch time гаргацсан маа тий. Тэгэнгүүтээ тэрэнгөө миний хувьд болохоор угаасаа бүр амьдралдаа байнгын л хэрэгжүүлдэг юм болцсон болохоор нэг тийм хянаадах шаардлагагүй амар залхуутай санагдаад байгаа. Яг үүндээ. Окей. Тэгэхээр бид тэр intermittent fasting буюу төр хугацааны мацаг барих гэдэг зүйлийг ярьж байна тийм ээ. Тэгээд нэг болоод 1 цагаас мацгаа эвдэх гэж ярих монгол хэл дээр тий. Мацгаа эвдсэн байна. Миний хувьд өнөөдөр 16 цагаа дуусгаад мацгаа ясмаа. Тэгээд энэ Zero гэдэг апыг ашигладаг байсан. Инх болоор одоо ашиглахаа болцсон гэж ярьж байна. Миний хувьд ашигласан хэвээрээ байгаа. Тэгээд энийг ингээ харах юм бол яадаг вэ гэхээр өдөр болгон хэдэн цаг мацаг барьсан чинь ингээ тооч харагдаж байгаа. Тэгээд минийхийг харах юм бол сүүлийн 7 хоногийн байдлаар дунджаар 16 цаг 16.3 цагаар авч явж байгаа. Тэгээд энэ ап дотор энэ үнгүй ап шүү. Тэгэхээр хүн болгон ашиглаж болно. Би одоогийн байдлаар 282 өдөр мацаг барьсан байна. Гэхдээ голоороо тасалтаатай. Тэгээд сүүлийн стрик нь 14 хоног үргэлжилсэн байна. Тэгэхээр бид хоёр түрүүн подкаст ярьснаасаа хойш баг хитэн сар болсон байна. Тэгсэн ч гэсэн мацгаа барьсан хэвээрээ байгаа. Энэ хөдөлгөөр өдөр болгон одоо зүгээр л хийдэг юм болчихсон тэ. Би бол нэг заримдаа бас нэг жоохон нэг сануулах хэрэгтэй байна гэдгийг анзаардаг. Яг ингээд би маань ер нь бол хийчдэг. Заримдаа ингээ яг тэмдэглэхгүй өнгөрцөн өдөр байгаад байгаа. Яг 16-аа идсэн л байдаг. 16, 17, 18 хийцэн л байдаг. Зүгээр тэмдэглэхээ мартчихал байдаг. Гэхдээ л бас явж явах нөгөө нэг тэмдэглэх энэ ишлэгийг гоё сайхан би бас харсан юм аа. Юуг тэмдэглэж जैन тэр зүйлийг хүн хийдэг. What are your reward? You do it again. Тийм ээ. Буюу өөрийгөө шагнаж байгаа зүйлүүдээ хүн давтах магадлал чинь өндөр байдаг гэж байна. Тэгээ энэ тэмдэглэл чинь яг нэг талаасаа яг шагналын юу одоо дадал зуршлын
нөгөө 3 алхмын нэг нь мөн баггүй. Юм хийснийхаа дараа нэг бол та шагнал аавна, өөрийгөө шагнана, магтана, эсвэл та өөрийгөө одоо шийтгэн. Тэгээд бидний дадал зуршил яадаг юм гэхээр шагнаж байгаа, тэмдэглэж байгаа зүйлээ дахин давтах магадлал нь өндөр байдаг. Тэгэхээр энэ тэмдэглэл хийнэ гэдэг бол миний хувьд бол яг физиологийн хувьд бас яг тэгж байгаа гэсэн үг. Дахиад нэг өдөр 16 цаг хийчихлээ. Супер, сайн байна шүү, мундаг байна шүү. Тийм болохоор маргааш их магадлал өсгөж байгаа гэсэн үг тийм. Тийм. Тэгээд гэтээ яг миний хувьд болохоор бас арай жоохон өөр нөгөө нэг урамшууллын системтэй юм шиг байна л да. Нөгөө заавал тэмдэглэгээ хийж нөгөө нэг дагаж харахаас илүүтэйгээр тэртээ тэрэнгүү одоо баг 2018 оноос хойш гэхэр чинь 3 жил яг тасралтгүй 16-8 их хвчлэн баг өдөр болгон хийдэг тэр нөгөө дадал нь суудсан болохоор өглөөдөө гэтээ яг миний нэг заримдаа ингээд мацгаа хийдгүү нэг хідэн шалтгаанууд байдаг. Тэгээ тэрийгээ жоохон байзан жагаад яг подкастынхаа турш ярих гэж бодож байгаа. Тэрнээс бусад цагт бол 12 цагаас хойш юм идэн гэдэг юм бүр ингээд автоматар ингээд суудсан. Тэгээд арай нөгөө нэг өдөр болгон хийж байгаа нөгөө ажлынхаа бас юугаараа нэг өдөлөө нөгөө яг хуваарийнхаа дагуу угаасаа ланч тайм яг тэр цагт байдаг болохоор өглөөнийсээ угаасаа уухгүй тэгээд ланч таймаа эцчихэд л хангалттай байгаа байхгүй тий. Би бол яг нэр өглөөний цаг өдөр идэл болчиход байгаа шүү дээ ерөөсөл. Тэгээ 12 юм уу 1 цагийн үед тэр нэг гоё. Өнөөдөр одоо жишээ нь би sunny side нэг өндөг, 2 ширхэг pancake, 2 ширхэг bacon тий. Тэгээд араас нь acai bowl. Айгу гоё нэг хүсч чад жимстэй ингээд тэднэрийг ицсэн 1 цагаас ицсэн. Уул нь 12-оос идэх байсан даа чи колтой байсан болохоор болоо. Гэтэ яг л тийм л болсон. Тэгээ тэр нэг 12 1 цагийн тэрийг сонгох. Тэгээ ингээд менюнээс харж агаад айгу яг ингээд би эндээ хүсэж байгаа юм идэх бол айгу гоё. Гэтэ яг тийм горин болцтой одоо. Өчигдөр оройн хоолой би нилээн оройтсан юм аа 9 цаг гэхэд ицсэн. Нөгөө тасал хийгээд усанд одоо усцаар байтал хоцорчоо тэгээд паста ийдсэн. Чи орой юу ийдсэн? Өчигдөр орой угаасаа амжаагүй. Тэгээ харин хэлж шүү өчигдрийн өдрийн хоол яг 2 цагаас өмнө идээд дууссан байсан. Тэгэхээр өчигдрийнх баг ингээд өнөөдөр хүртэл баг 22 цаг орой болж ирсэн идэг юм тийм. Үгүй угаасаа амжаагүй. Тийм. Alright. За тэгэхээр бид хоёрын мацхийн өдөр тутмаа хэрэгжүүлдэг горин бол энэ байна. Манай Happy Base багийнхан зарим нэг нь одоо хийж байгаа, зарим нэг нь тун утахгүй хийж хийхгүй хүмүүс нь манай стартапын Happy Base аппликейшны ард дах багийнхан маань энэ аппликейшн дээр яригдж байгаа нойр, мацаг, дасгал хөдөө энэ болгоныг хийдэг хүмүүс. Нэг хэсэг нь хийдэг, эсвэл хийдэг болох хүмүүс байна. Ирээдүйд бид нэр хүмүүс компанида одоо олон хүнийг нэмж аавна. Авахтаа нэг тавьж байгаа шалгуур нь та яг энэ зүйлүүдийг хийдэг хүн байх ёстой. Тэгээ тэгэнгүүт асуулт гарч ирж. Бид хоёр ингээл мацыг яриадах юм, хүмүүс мацыг яриадах юм. Судлаа мадлага юм бэт юм. Наадах чи ер нь яг эрүүл мэндэд хэрэгтэй юм, хэрэггүй юм энэ төр гэдэг дээр нь би нэг хідэн судалгааны юмнуудыг оллоо. Тэгээ хуваалцъя гэж бодлоо л тийм үү. За судалгаанаас болж гардаг, судалгаан дээр суурилсан мацгаас болж гардаг дааврын төвшөнд, эсийн төвшөнд, генетикийн төвшөнд гардаг өөрчлөлтүүдийн нэг хэд хэдэн сонирхолтой юмнууд байна. За нэгт нь инсулиний төвшин. Биднэрт мэднэ инсулиний төвшин их байх, бага байх чинь өөрөө буцаад өөх шатаах чадвартай айгүйх нөлөөлдөг ба. Тэнгүүд яадгүй гэхлээр бид нар хоол хүнс идээгүй нөхцөлд инсулиний хэмжээ өөрөө ундаг байна. Айгуу гоё. Тэгээ ер нь энэ инсулин, глюкоз, энэ биед энэ ялгардаг энэ химийн бодисууд чинь бид нар энэ нэг хамаагүй ингээд юм идээд байхаар балансаа алдагддаг байгаад байгаа шүү дээ. Тэгэл тэрнээсээ болоод янз янзын өвчин, янз янзын асуудал гардаг. Тэгвэл мацгийн нэг хамгийн гоё хийдэг зүйл нь бие чинь байгалийн горим руу л ортол тэрний нэг нь саялж байна. Инсулиний төвшинг маш их хэмжээгээр унагадаг мацыг явж байгаа. Тэгээ бас хэдэн цагаас бас ялгаа нь бас байдаг шүү, өөрчлөлтүүдийн ялгаа нь. Тэгээ тэрнээсээ болоод өөх хайлуулах чадвар маань өсдөг байна. Тэгэхээр турыг гэж байгаа хүмүүс яагаад турдгийг гэхээр мацыг зөвхөн хоол идэхгүй байгаасаа болж байгаа турж байгаа биш мацгийн үеэр бас болж байгаа нэг зүйл нь инсулиний төвшин буурж байгаа толгой. Би өчигдөр коучинд нэг клиенттайгаа тий нэг одоо коучинг хийдэг хүнтэйгээ ярьж хахад манай хүн бид хоёр ингээд мацгийн тухай ярьсан чинь яг л нэг олон хүмүүсийн ярьдаг юм ил ярьж ил тэр нь юу вэ гэхээр мацаг бол жин асгаж байгаа хүмүүсийн хийдэг зүйл гэж айгүй хүмүүс бодож ярьдаг тий.
мацаг барих буюу хоол идэхгүй байх, хоолоо хорих, калорио хязгаарлах энэ төр чинь өөрөө жин асгаж байгаа л хүний хийдэг зүйл гэж. Тэр талаар та юу гэж хэлэх вэ? Би өмнөх подкастыг мань харах юм бол одоо YouTube-ээр харж байгаа хүмүүс, үзэж байгаа хүмүүс байгаа бол өмнөх подкаст яг мацаг сэдвээр бит хоёрыг оруулсан байгаа. Тэрэн дээр Око яг өөрийнхөө хувьд жин нэмэхтэй хэрхэн тэрийг хийдэг вэ, хэрэгжүүлдэг вэ? Булчин жин нэмэхээс жин нэмэх нь гэдэг нь болохоор булчин нэмэх байгаа шүү. Тэрнээс өөх нэмэхтэй биш. Тэгээ тэр талаас нь ярьсан. А миний хувьд болохоор яг тухайн үед нь би яг 2018 оноос хойш яг нөгөө подкастаар бас ярьж байгаа зорилго нь бол жин хасах байсан. Одоо бол зорилго нь болохоор ерөөсөө баг түрүүнд бас хэлсэнтэй адилхан те амьдралын хэв маяг болон одоо ходоод амраах би эндээ нөгөө эдиксийн төвшөнд гарч байгаа өөрчлөлтүүдэд мэдж байгаа болохоор тэр одоо бүр ингээд юу болцсон байгаа. Тэгэхээр жин хасхаас гадна маш олон өөр бусад давуу талууд байгаа шүү. Тэгээд заавал хасах гэж байгаа хүн хэрэгэлдэг, хийдэг зүйл бас биш. Үхийг хүсээгүй бол мацаг байраа гэдэг шиг үгүй. Хойлоо ерөөсөө л одоо ингээд үхийг хүсээгүй бол хоолоо зөксөл гэдэг. Үхээгүй л бол тий. Эднэр их. Ер нь бол ингээд жоохон одоо туйлширсан юм шиг сонсогдож байгаа боловч яг эрдэм шийдэлгээний номнуудыг унших юм бол бидний энэ яриад байгаа энэ нойр одоо энэ ярьж байгаа мацгийг бол эрдэм шинжилгээний хүмүүсийн ярьж байгаа зүйл нь яг л тийм л байна. Үхгүй байх нэг арга чинь л өнөөдөр эдгээр зүйлийг хийх ёстой л гэж. Тэгээд нойр мацаг хоёр бол бүртээ хангалттай судалгаагаар батлагдсан хоёр сэдв нэг байгаа байхгүй. Олон няцааж болохгүй байгаа нэг зүйл. За үргэлжлүүлээд нэг судалгаа, 2-4 судалгаа байдаг юм. Human growth hormone гэж байдаг. Бид нар хүний өсөлтийн гормон даавар гэхүү те. Монголоор тэгж орчуулдаг болоо ядгүй те. Тэгэхээр энэ даавар маань бидний биед ялгарч байдаг. Тэгээ энэ даавар маань гарснараа яг л тэр өсөлтийн гормон гэдэг утгаараа аш олон зүйлийг хийдэг. Нэг нь болохоор өөх хайлуулах ажил явагдана. Хоёрт нь булчин өсөх, булчингаа томруулъя гэж байгаа хүмүүст хэрэгтэй яг саяны хэлснээр тийм зүйл явагддаг. А бас тэрнээсээ гадна эсийн төвшөндөө маш их хэмжээний одоо өөрчлөлтийг хүний биед авчдаг. Тэгвэл мацгийн үеэр HGH буюу Human Growth гормоны өсөлт нь хэмжээ нь маш ихээр өсдөг юм байна гэдгийг 4 судалгаагаар бас баталсан байдаг юм шүү. За тэгвэл эсийнхаа төвшөнд ярих юм бол autophagy гэж нэр томьёо байдаг. Autophagy гэдэг нь ерөөсөө юу вэ гэхээр бид нэр эсийнхаа төвшөнд угаасаа байгальд байдаг нэг протокол буюу горим нь юу вэ гэхээр өгсөн эсээ цэвэрлээд хэрэгтэй газар шинэ эсийг бий болгох. Тэгээд тэр нөгөө үеийн мис гэж ярьдаг баха монгол хэл дээр. Тэр нөгөө хоосон мис өөрөө юугаа олоогүй байгаа, зорилгоо олоогүй байгаа тэр эс нь очиод хэрэгтэй газараа өөрөө хувирж ордог тэр эс энэ гэдэг. Энэ үйлчлэгийг autophagy гэж нэрлэдэг. Энэ ид шидийн процессыг яг л нөгөө гөрвөлийн аваачаад сүүлийн хэрччингууд өөрөө ургах чадвартайтай яг л адилхан. Энэ autophagy гэдэг эсийн төвшний энэ recycling хийдэг энэ горим бол яахааргүй мацаг барьж явах үед явагддаг юм байна. Хортой одоо oxidized тэр эсийг арилгах ингэснээрээ бид нар хорт хавдраас урьдчилан сэргийлэх асуудал яригдж байгаа. За бас генетикийнхаа төвшөнд бас нэг судалгаа юу харуулсан байдг вэ гэхээр хэрвээ та одоо насжилтын тухай Daniel Levitin-ийн уншиж ном ч юм уу эсвэл Sinclair-ийн хүртэл номыг энтер уншиж исэн бол нэг ярьдаг зүйл нь юу вэ гэхээр хүн наслаад хөгшрөх тусмаа эдис эргэтнүүд маань ажиллах гормоо алдж байгаа нэг шалтгаан нь бидний генетикийн програмчлал алдагдж байгаатай холбоотой гэж ярьдаг. Бид нэр төрөлхөөсөө генетикийн дотор яг пянз шиг юм аянууд байж байгаа. Тоглох хэвээр аянууд байж байгаа. Тэгээд Sinclair нэг айгуугаа хэлсэн байдаг. Хөгшрөх тусам яадаг вэ гэхээр тэр пянзны тэр нөгөө нүх нь өөрөө ингээ бүглэрх юм уу ингээ зурагдаж алдаа гарчдаг. Хэрвээ тэр тгээгүй бол янз бүрийн асуудал гарахад зүгээр л тэр аяал тоглоод байхад хүний эс өөрийгөө ингээд хөгжүүлээд autophagy явагдаад сайжруулаад тэгээд шинэ хэрэгтэй эд хэсийг бий болгоо яваад байдаг гэж. Тэгвэл мацаг барих үед gene expression буюу яг тэр тоглолтын зааварчилгааг бид нэр дахин давтаж ингээд тэрийг сайжруулах тийм процесс молекулынхаа төвшөнд явагддаг юм байна. Тэгснээрээ буцаад адилхан насжилтанд эргээр нөлөөлдөг бас disease буюу янз янзын өвчин одоо тэр мартах, Parkinson's одоо насжилттай холбоотой өвчнүүдээс урьдчилан сэргийлэх нэг юм байд юм байна гэдэг нь судалгаагаар бас мацаг нөлөөлдөг юм байна гэж
батлагдсан байна. Тэгээд Танай ээж аав хоёр мацаг барина гэж тэгжсэн. Барьж байгаа юу одоо? Хэлсэн үү, эхлэегүй юу? ээж болохоор яг ингэ бариад, аавын хувьд болохоор ингээ айгүй нэг тийм хэцүү байгаад байгаа юм шиг. Өглөөний хоол идэхгүй байх гээл. Тэгэл одоо ингээл би нөгөө эренгүүтээ ухуулах ажиллаа хийж эхэлж байгаа байхгүй. Тэгээ ухуулах ажил хийхээс илүүтэйгээр би яг өөрийнхөө амьдралын хэв маягаар өглөө тэр хоёр юм жоохон юм идэхгүй гэхээр нүгүүгүү би одоо мацаг барьж байгаа тий. 12-аас хойш юм иднэ гэл гих мэдчихлээ. Тэгээд одоо тэгэл тайлбарландаа за гэж үнгээ нөгөө презентацаа тавьж байгаа л. Тэгэл явах. Тэгээд хамгийн одоо бас яг нөлөөлдөг нэг том аргууд чинь яхаарахгүй зөвхөн нөгөө хилээд өглөөд ахаас гадна болохоор хажууд нь хүн тэгээ яваад ахаар манай дүү болцтой тасралтгүй бүтэн 24 цаг биш нөгөө яг intermittent fasting буюу 16-8-ыг бүтэн хийдэг болсон. Манай охин ч гэсэндээ байнга тэрийг хийдэг. Тэгээд нөлөөлж чадах. Тэгээ манай дүүчин болохоор яг манай нөгөө happy mess-ийн сургалтанд суусан шүү дээ. Тэгэл гих мэдчлэн нэгээр баг-багаар явна да. Манай ээж чинь яг бас адилхан. Ер нь манай ээж аав чинь яг тэр уламжлалт, хооллолтын тухай суур итгэл үнэмшил аягүй уламжлалт шүү дээ. Хүн 3 хоол идэх ёстой. Ялангуяа Монголд өөх тоос ийм хүнд хоолын өглөөний цайнд идчихвэл юм идсэн болд санагддаг тий. Өндөг гэдэг зүйлийг яг үнэхээр бас л амьдралынхаа жоохон сүүл хавцаал илүү ашиглаад сурсан жимс ногооны хэрэглээний хэмжээ бол сүүлд нь нэмэгдсэн зүйлүүд шүү дээ. Яг тэгэхээр амьдралын хэм маяг тиймээс. Тэгээ тийм хүмүүс энэ гинт ингээ хоол идэхгүй байх зүгээр шүү энэ төр гэсэн энэ санааг тий 10 өдөрт 3 хоол идэх шаардлагагүй 2 хоол идэх хангалттай энэ төр гэж ярьж байгаа зүйлийг ойлгоход бол хүлээж авахд бол яхахгүй эсэргүүцэл айгүйх байна л да тий хуучин програмчлал нь айгүйх юу агаад байгаа болохоор сатааруулдаггүй орон зай эзэлчихсэн байгаа болохоор тэрийг ингээ шин юм оруулах зай айгүй баг байдгаа гэж. So энэ Daniel Levitin-ийн ном дээр энэ хөгшин хүмүүс яагаад юу зөрүүж юм бэ гэдэг дээр айгуугаа тайлбар тэгж хэлсэн мэт тийм. Би тэгээ яг өмнөх подкаст дээр хэлсэн сандгийн. Гэхдээ би бол яг тодорхой насны дараа бол би яг өдөрт 2 юм уу нэг л хооллох юм байна гэдгийг бол айгуу шийдтсэн, ойлгоцсон байгаа. Одоохондоо би 2-3-аараа явж байгаа. 8 цагт л багтаагаад л идэж байгаа тийм. За тэгтээ жин хасгатал дээр ганц хоёр судалгаа дуртах уу. Тэгэхээр түрүү ярьж байгаа. Ихэнх хүмүүсийн мацаг барьж байгаа олон ус ч гэсэн адилхан мацаг барьж байгаа нэг шалтгаан жин хасгах зорилгоор л барьд юм гэдгийг судалгаа бас харуулсан байна л да. Ойлгомжтой юм. Гэхдээ одоо судалгаагаар батлах хэрэгтэй л. Тэгээд судалгаа гэж ярихад нэрэ scientific paper орсон буюу эдийн шинжилгээний ийм албан ёсны бүртгэлтэй одоо ийм газар бүртгэгдэж орсон. Тэхийн тулд энэ яатсан байх хэрэгтэй гэхээр peer reviewed болсон байх хэрэгтэй. Хин нэгэн өөр нэг судлаач тэр хүний судалгааг хараад хүлээн зөвшөөрсөн. Судалгаагаа хийж байгаа арга барилууд нь эзэм шинжилгээний аргуудаар хийгдсэн энэ байж судалгаатай гэж ярьж байгаа шүү бид нар ярьж байгаа. Тэгэхээр зүгээр нэг аваачаа буруу хийсэн, double blinded биш, peer reviewed биш ч юм уу те. Тиймэрхүү судалгааг авчаад судалгаа гэж ярихгүй байгаа шүү. Тэгэхээр судалгаан дээр суурилсан гэхээр энийг ярьж байгаа шүү. За богино хэмжээний судалгаа юу фастинг буюу одоо энэ яриад байгаа ингээл 24 цаг 48 цагийнх биш. Одоо бид энэ яриад байгаа 18-6 хүртэл хийнгууд хүний биед нэг болдог зүйл нь бидний metabolic rate гэж байгаа. Хоол шингээх чадвар, юмыг эргэлдүүлэх чадвар маань хамаагүй өсдөг юм байна гэж. Тэгээ тэр чинь өөрөө яадаг юм гэхээр калори шатах чадвар юм маань өсөж байгаа гэсэн. Metabolic rate-ийг өсгөх нэг бас боломж чинь дасгал хөдөлгөөн хийх асуудал. Тэгвэл дасгал хөдөлгөөн хийх юм бол бид нар угаасаа хоол шингээх чадвар маань өсдөг шүү дээ. Хурдан өсдөг энэ төр болчдөг. Тэгвэл богино хэмжээний мацаг барих үед intermittent fasting төр зүрийн мацаг барих үед ч гэсэн ийм нөлөө хүний биед гардаг юм байна гэдгийг 2 судалгаа батлагдсан байдаг шүү. 24 оны судалгаануудын одоо гаргацсан судалгаануудын датаг ухаж үзээд гарахад 2014 онд тийм литературуудыг одоо судалгааны тийм бичиг баримтуудыг харсан чинь тэнцэнс юу харуулсан бэ гэсэн 3-аас 24 7 хоногийн хугацаанд одоо бага хэмжээний intermittent fasting шүү. Тэр хугацааны бид хоёрын яриад байгаа энэ 18-6 тэгэхээр 24 цаг маяг биш. Энийг хийхдээ дунджаар хүмүүс тэгэхээр олон судалгаануудыг анализ хийсэн үр дүн юм баггүй. Доор хаяж 3-7 хоног, дээр хаяж 24-7 хоногийн хугацаанд intermittent fasting хийнгууд ихэнх хүмүүс 3-аас биеийн жингийнхаа 3-8% нь хасгах чаддаг юм байна гэсэн судалгаа гарсан биш. Энэ тоо бол маш том тоо. Хэрвээ та жингээ хасах гэж үзчихсэн хүмүүс 1% хасна гэдэг чинь хэцүү. 60 хилтэй хүн 10% хасна гэдэг чинь 6 хилийг хасж байгаа шүү дээ тийм үү тийм. Тэгэхээр тэрийг зүгээр дасгал хөдөлгөөнч ярихгүй шүү дээ. Энэ зүгээр л
16:8 гэдэг мацгийг л ярьж байгаа. За дараагийн юм энэ бэлхүүсний хэмжээг багасгах гэдэг бол бас айгүй том асуудал байдаг. Тэгвэл нэг судалгаан дээр бас яг саяны адилхан юу харуулсан бэ гэсэн чинь 6-аас 24 хоногийн хугацаанд хийж чадах юм бол 4-7 хувиар бэлхүүсний хэмжээгээ багасгаж болж байна. За тэгээд тэрэн дотроо visceral fat гэдэг зүйлийг багасгаж болж. Visceral fat-ыг монголоор юу гэж орчуулдаг? Дотоод өөх гэх үү? Дотор өөх. Тэгээд дотор өөхийн хүний биед нөлөөлөх сөрөг нөлөөнүүд нь бол маш олон батлагдсан. Айгүйх буруу өөх, хамгийн одоо бидний анхаарах ёстой өөх гэж ярьдаг. Зарим хүмүүс гаднаасаа туранхай харагддаг мөртлөө дотор өөхтэй хүмүүс байдаг. Тэр хүмүүс яадаг зүрх судасны янз бүрийн асуудал, магадлал байдаг. Эргэтнүүд нь одоо өвчлөх магадлал энэ төр айгүйх өндөр байдаг. Тэгэхээр энэ дотор өөхийг багасгах айгүй чухал зүйл шүү гэсэн юм байна. За ийм нэг хэдэн судалгаанууд жинтэй холбоотой, жин хасахтай холбоотой байна. Окей. Тэгээд одоо энэ ерөнхий ингээд нэг convincement буюу нөгөө хүмүүстэй ингээд intermittent fasting бол буюу одоо ингээд хагас цагийн мацагчин өөрөө таны эрүүл мэндэд бол сөргөөр нөлөөлөхөөс эргээр нөлөөлөх магадлал хамаагүй өндөр. Гэхдээ бас нэг хідэн зүйлүүдийг нэг дурдаа хэлчих юм бол хэдий ингээл амар intermittent fasting буюу тэр идж байгаа цаг хугацаагаа богиносгосон ч гэсэндээ ингээд дотроо идж байгаа юмнуудаа бас хянах гэл мэтчлээ айгу олон зүйлүүд давхар дотор нь ороо явчих байх гэж бодчихэ тий. Тэрэн дотроо жишээлбэл за идж байгаа юмнуудаа хянсан ч гэсэндээ тэгэл амар алкогол хэрэглээд ах уу гэх мэт. Тэгээд бидний юм болгоо ингээд амар холбоотой байдаг. Тэгээд алкоголтой ярьчих юм бол маргааш нь тэр өглөө нь хоол идэхгүй байх магадлал чинь бас их хуваар буруу явчихна гэх мэт. Тэгээд нойрон дээр бид нэр ярихдаа мацаг яриад, хоол яриад, дасгал хөдөлгөөн ярьж байгаатай адилхан мацгаа ярьж байхдаа ч гэсэн бусад зүйлүүдээ мартахгүйгээр хийх нь бас айгүй чухал гэдгийг дахин сануулах хэрэгтэй юм шиг надад санагдчих байна. Яахрахгүй тэгээ бас нэг холбоос байгаад байгаа шүү дээ тийм ээ. Түрүүн нойрон дээр ярьсан байгаа. Дутуу нойр авахаар нөгөө грелин тэгээд лептин 2 гэдэг 2 дааврыг чинь баланс алдагдж байгаа гэж байгаа. Тэрнээсээ болоо яадаг юм тэгэхээр бидний хоол хүнс идэх хүсэл цатгалан мэдрэмж энтер маань өөрчлөгдөд. Тэгээ буцаал тэрнээсээ болоод буруу юм их хэмжээгээр идэх энтер гэдэг асуудал гарч ирж байгаа. Энтэй холбоотой тэгээд энэ насжилттай холбоотой ер нь энэ миний чинь нэг улаарч орж байгаа юм чинь 180 наслах гэдэг байгаа шүү дээ. Тэгэн гут нэг яригддаг ойлгомоор байгаа зүйл чинь. За нэгт урт наслахын нууцуд гэж юу юм гэдэг яг судалж जैन, сурж जैन, харж जैन, уншиж जैन, хайж जैन. Хоёрт нь урт наслахаасаа гадна эрүүл наслах гэдэг асуудал яригдж байгаа тийм үү. Тэгэхээр 90 настай болчоод хэвтэрд байх юм бол тэр бол сонирн биш. Эрүүл итвэхтэй насжилт гэж айгүй чухал байгаа. Тэр нь өөрөө 80 эрттэй байсан ч гэсэн өнөөдөр хөдөлгөөнтэй биеийнхээ жингийг даах чадвартай, сонор соргог байдалтай, disease янз бүрийн насны асуудалтай тулгараагүй гэж. Тэгээ ингээд одоо blue zones ч байна уу, дахиад түрүүч ярьж байгаа successful agent ч байна уу, иймэрхүү ингээд энэ талаар судалсан хүмүүсийн бүр номнуудыг энэ хүрээд харах юм бол lifespan гэдэг байна. Бас дээрэс нь эдгээр номнуудыг харах юм бол тэд нэр ингээд бусад энэ peer reviewed paper-уудыг аюух ярьдаг юм байна. Тэгээ судалгаануудыг хараад байхад тийм ээ Японы Окинаваг ярьж байна уу, Сардинийг ярьж байна уу, Италийн Сардинийг ярьж байна уу, эсвэл одоо ийм өөр ийм бүр зэрлэг байдлаар амьдардаг омгийн хүмүүсийг ч гэсэн ярьж байна уу. Тэдний ингээд амьдралын хэв маягаас насжилт болон итвэхтэй насжилтан дээр нөлөөлөд байгаа энэ хэдэн зүйлүүдийг хараад байнгут нэг дахин гарч ирдэг зүйл чинь intermittent fasting. Калорийн хязгаарлалт болон мацаг барих гэдэг бол бүрстөө хүний байгалийн нэг нууц зэмсэг юм байна. Энэ зэмсгийн ард хүний биед гардаг нөлөө бол агуу юм байна. Тэгээд тийм болохоор энийг бид нээр амар ихтэй өмчлөлтэй ярьдаг. Яг зөв. Тэгээд тэрнээс гадна яг ингээд intermittent fasting анхудаа барих гэж байгаа хүмүүс байгаа бол манай өмнөх бас подкастаас яг яаж барьдаг вэ? Дээрэс нь эх 7 хоногт 8 дугаар сарын 9-өөс эхлээд Happy Mess app дээр яг мацаг барих
сургалах одоо хөтөлбөр маань эхэлж байгаа шүү. Тэгэхээр тэндээ Happy Mess-ийн апа татаж аваад яг зөв байдлаар хэрхэн intermittent fasting одоо хагас цагийн мацаг барих талаар ойлголтоо нэмэгдүүлэх. Тэгээд тэрийг зөв байдлаар хийх аргачлалыг бид нэг тийм заах байгаа шүү. Тэгээд тэрнээс гадна миний хувьд ингээд нэг бодогдож байгаа одоо ингээд хүмүүсийн ингээд анзаарангууд нэг хэлдэг зүйл нь би өглөөний хоол угаасаа насаараа идсэн. Би өглөөний хоолгүйгээр яаж явах юм бэ? Надад энерги хэрэгтэй. Би дасгал хийхээс өмнө би өглөө дасгал хийдэг. Надад тэгэхээр дасгал хийхэд надад энерги байхгүй шүү дээ. Би тэгээ өглөөний цайгаа уухгүй бол би яаж дасгал хийх юм гэдэг асуултууд айгүйх орж ирдэг. Чамд тэрэн дээр хариулт байна уу? Би амар ойлгож байна таныг. Би Америкт 14-т Америк руу нүүсэн. Америкт очиад би энэ Америкийн энэ хэв маягаар амьдраад cheeseburger, Coca-Cola, төргөн хоол тэгээд дээрээс нь тамирчин байх энэ төр гэдэг зүйлийг өдөр болгон жим явдаг ийм байсан. Тэгээд би тэнцэнээс нэг Америкчуудын чинь тэр одоо капиталист одоо баг арга барил амьдралын хэв маягийн гэх юм уу да нэг ярьдаг зүйл чинь бид нар нэг юм идэх ёстой, ийм юм идэх ёстой, өглөөний цай хамгийн чухал энэ төр гэж ярьдаг энэ философийн амьдралын хэв маягууд бүр биднээс дотор орцсон байгаа. Би яг тэр хүн байсан. Би өглөөний цай хамгийн чухал мил гэдэгт итгэдэг байсан. Өглөө бол хамаг ямаастай бөмбөгдөх хэрэгтэй. Тэгээд зөвхөн ярьж ойлгохоос гадна миний биед яг бүр тэгж мэдрэгддэг байсан. Бүр яг л өглөөний нэг ойлгохтой юм итгэхгүй бол тэр өдөр мяах гаддаг байсан. Тэр би амар ойлгож байна. Тэгэхдээ одоо би таад идэнэ гэж. Би одоо 18 цаг ингээд мацаг барьлаа гэд нэгт миний бие өмнө нь байгаагүй хэмжээний өндөр төвшөнд явж байгаа. Энийг би юу яриад байгаа хэлээ. Миний уушгины багтаамж, миний булчингийн өсөлт, дээрэс нь миний одоо гэмтэх чадвар, одоо гэмтэхгүй байх чадвар гэсэн үг. Янз янзын хийчээ гэмтэлд орохгүй байх чадвар. Өөхний хэмжээ. Миний одоо хамгийн сүүл DexaFit гэдэг мэрэгжлийн тестүүдээр ороод гарангууд миний гарсан юм би 20 настай хүмүүсийн дээд 10% нь багтж байгаа миний эрүүл мэнд. Би ч одоо 36-тай. Тэгэхээр энэ болгонд нэг хийж чадаад байгаа зүйл чи би ч өдөр болгонд дасгал хийж байгаа. Дасгал хийхдээ би зүгээр нэг хөнгөн ихгүй. Би дандаа өөрийгөө шахаж байгаа. 190 зүрхний цохилт гэдэг зүйлийг би дасгал хийхдээ бүр заавал цохиод тэрний дээр барих гэж хичээж байгаа. 90-100% дээрээ би 10 минут барих, 15 минут барихын төлөө дасгал хийх толгонд хичээж байгаа. Тэгээ энийг ингээд хэрвээ та дасгал хийдэг яг тэр талаар санаа зовдөг хүн бол энэ тоонууд юм хэлэх хэрэгтэй. Тэгээ та юу л чадах вэ гэхээр мацаг барьцсан ингэж явж явах хүртэл би илүү сайжирч юм гэхээс муутахгүй байгаа гэсэн. Энэний нэг ард нь харин нэг юм ойлгож авсан. Энэ тэгээ яг нөгөө бид сайн инког хэлдэг бүх юм байна. Холбоотой бид нэр ингээд holistic харах буюу бөөнөр нь томоор нь харах хэрэгтэй гэдэг чинь энэ байна. Яагаад бид нэр тэгж явдаг вэ гэхээр бид нэр биендээ итгэхгүй байдаг. Бид нэр биендээ найддаг. Миний би ингэж ийм төрш хийхгүй бол чадахгүй гэж боддог. Миний би ийм юм итгэхгүй бол төлшгүй, шантраад унчин, булчин татна энэ төргээд ингэж боддог. Тэгээд тэрхээр яадгийн бид нэр биендээ итгэж чадахгүй бие зүг ашигладаг. Тэгээд носибо, пласибогийн эффект буюу зүгээр л бодлоосоо болоод булчингаа татуулдаг юм чин судалгаагаар бас амар батлагдсан байдаг. Тэгэхээр бидний энэний ард гарсны хариуд юу болж чадах вэ гэхээр биендээ итгэж чаддаг бол бидний бие таад бодож байгаас бидний бүгднийх нь бодож байгаас бүр маш өндөр чадвартай. Нэр тийм гэснээс би нэр Wim Hof-ийн номыг одоо уншиж байгаа. Удаан уншия гэж бодчихсон тий. Тэгээд Wim Hof-ийн үндсэн санаа бас л юм л байл л тий. Anyways, yes. Тэгэхээр өглөөний цайг байж болдог. Бүр болохоос гадна бүр эрүүл мэндэд өшөө эргээр нөлөөлж чаддаг, өшөө гой болж чаддаг. Яагаад гэвэл тэр чи ярьж байгаа саяны судалгаануудаас гарсан бөөн одоо энэ үр ашиг нөлөөнүүд нь бид нарыг өшөө эрүүл, өшөө хүчтэй, өшөө мундаг болгож чаддаг. Тэгээд тэрнээс гадна нэг хоёр зүйл дээр хэм бол яг өглөөний цай гэдэг зүйл чи өөрөө яг commercialized буюу тийм жоохон рекламны байдлаар зайлшгүй заавал идэх ёстой гэдэг нөө сүү, cereal бид нэр өглөө идж байгаа нөгөө нэг хэрэгжилж байгаа зүйлүүдэд бодонгууд тухайн компаниудын бүтээгдэхүүнүүдэд гаргаж байгаа хүмүүсийн гаргаж ирсэн бидний яг тархины яг үнэндээ угаалт гэж олонч ингээд юм дээр гаргацсан байдаг, артиклууд дээр гарцсан байдаг. Тэгээд тэрнээс яг
бодитоо ингээд яг хүний биеийн дээр гарсан судалгаанууд бас юу гэж ярьдаг вэ гэхээр хүн өглөөс сэрэнгүүт та өөрснийхөө яг байгалийнхаа журмаар харах юм бол хүн өглөөс сэрэнгүүт ерөөсөө хүсдэггүй гэсэн юм юу байдаг. Өглөө хүүхдүүдийг таад харах юм бол өглөөний цай болох гэж яаж зүдэрдэг вүлээ те. Өглөө юмаа идээч гэлөө чиггүй би үлсэхгүй байна гэл тэнгууд нээж эцэг эхчүүд болохоор заавал ид наадах чинь энэ сайн гэл багасаа тэгэж үсгдэг нэг юу одоо ингээд бидний ингээд нэг зөвөр хүмүүжлийн баг арга хэмжээний л шахуу зүйл байдаг. Тэгэхээр яг бие сайн сонсоод чагнаад өглөө сэрэнгүүт ингээд харан яг ингээд чагнаад үзэнгүүт болохоор өсөглөн байдаггүй шүү тэ. Хоёрдугаарт яг үнэхэрийн энерги хэрэгтэй болон өөрийнхөө ингээд яг зарим нэгэн хүмүүсийн нэг санаа зовдөг. Тэгээ түрүүчийн подкастер ярьснаа санахгүй байна. Гэтэ сүүлийн үед Окогийн яг тэр подкаст бичснээс хойш нэг баталсан зүйл нь гэвэл бид нар ходоодны тэр нөгөө нэг кислота ялгаруулахаас сэргийлдэг юм чинь тос хэрэглэх гэж байгаа шүү дээ. Тэгээ Око болохоор яг чи нөгөө шартаас хэрэглээд үтсэн чинь ерөөсөө нөгөө нэг мацгаа тайлаагүй байсан те. Тэр талаар нэг бас хэлээд өгөөч те. Тэрүүгээр тосоор дамжуулж бас энерги уг нь авах боломжтой шүү дээ. Тий. Тамирчин хүмүүс ч ер нь одоо бидний хоол хүнсэндээ хамгийн зөв байх чинь бид нар олон төрлийн их сурвалжаас хоол эрч хүчийг гаргаж авах чадвартай болох нь эрүүл хүний шинж тэмдэг. Тэгээ энийг англиар болохоор metabolic flexibility гэж нэрлэдэг. Эмийг шингээх чадварын уян хатан байдал гэсэн. Ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр бид нар буруу хоолтоос болоо carbohydrate-с монголоор гэдэг carbs нүрс хүч нүрс ус тийм. Нүрс уснаас бид нэр эрч хүчээ гаргаж авдаг. Буруу ч юм биш л те. Гэхдээ бас тэрнээс гарч байгаа альва ер нь ингээд ийм бодох хэрэгтэй. Юм аль нэг зүйлийг бид нар аваа шатаан тэрний хариуд яах вэ? Үлдэгдэл хог хаягдал гарна. Тэгэнгუთ яаж тэр хог хаягдана? Бас тэр тухайн ашиглаж байгаа түлшний чинь чанараас шалтгаалаад тэр тухайн мотор нь өөрөө хэр сайн ажиллахыг ойлгож байгаа тийм ээ. Сайн чанарын түлш, муу чанарын түлш гэсэн. Тэгэнгუთ хүний биед хамгийн гой тохирсон түлш бол одоо өөрийн эснээ өөрөө ингээд задлж чадж байгаа. Одоо тэр кето гэж нэрлэж байгаа энэ тэр гих мэт юм өндөр чанартай түлшүүд ярьж. Карбас заримдаа бид нар тийм гой түлшийг гаргаж авч чадахгүй. Тэгэхдээ карб тэглээгээд карб хэрэглэхгүй гэж байгаа юм шиг. Хамгийн гол төрөчий хэлж байгаа нь эрүүл байдал нь юу вэ гэхээр бид нар төрлийн түлшийг ашиглаад айгуу гой өөртөө хэрэгтэй зүйлээ гаргаж авч чаддаг. Metabolically flexible болцсорох нь чухал байдаг. За тэгэнгუთ чинь бидний биед нэг олон хүний монголчууд гэхдээ магадгүй нэг айгуу гой ашигладаг юм. Өөх тос бол бидний эрч хүчний айгуу гоё их сурвалж юм. Айгуу өндөр чанартай, тархины дуртай, биенд зөв шатаагдах юм бол айгуу их гоё нөлөөнүүдийг гаргаж чаддаг гэдэг нь батлагдсан зүйл. Тэнгуут бид нэр өөх тосыг чинь одоо хангалттай биендээ ихэнх хүмүүс авдаггүй. Ялангуяа зөв чанартай өөх тосыг. 9 тос бол маш аюултай өөх тос чинь тийм ээ. Тэрнийхээ оронд илүү гоё чанартай тосыг өнөөдөр ашиглаж чадна. Тэнгуут бид нар чинь мацаг барьж явах үедээ калори оруулахгүйгээр өөх тосыг түлшээ болгож болох уу гэдэг гид дээр бид хоёр дээд подкастаар яриад MCT буюу coconut meat-ийн medium chain тийм бүтцтэй тос бол эвддэггүй гэдгийг бид мэдчихсэн. Шар тос үнэхээр эвддэг юм уу, эвддэггүй юм уу гэдгийг уншаадсан боловч дуршмаар санагдаа. Тэгээ би өөрөө яасан гэхээр өөрийнхөө бие дээр автомат глюкозын хэмжүүр гэдэг ингээд ийшиг зүйтэй юм ийшиг ингэж оруулаад тэгээ влог утахгүй гарна энэ талаараа гарна гээл яваадах юм. Тэгээд тэгээд би идэж ууж байгаа юмнуудаа хянжсэн. Тэгээд шар цусыг өглөө хар кофетойгоо уусан чинь миний цусны чихрийн хэмжээ ерөөсөө өсөлт спайк юмсгаа юуч байгаагүй. Өсөлт ерөөсөө дээш юм байгаа. Тэр нь юу хэлж яана вэ гэхээр тэр ерөөсөө мацаг ивддэггүй, калори орж ирдэггүй, карб орж ирэхгүй. Тэгээд тэрнээсээ болоод бид нар өнөөдөр мацгаа ивдэхгүй юм байна гэдэг нь батлагдсан байдаг. Нэг гоё юм нь юу вэ гэхээр MCT тостой яг адилхан тэгвэл шар тос яах юм гэхээр ходоодыг алгасаад тэгээд өөрөө шууд бидний тархит толгой хэрэгтэй юмд гоё түлш болж очиж байгаа гэсэн үг юм аа. Тэгэхээр энэ бол Монголд байдаг аюу гоё зүйл бид нарт аюу хэрэгэлдэг тийм болохоор бид нар өглөөний мацаг дээр ярьдаг анхны Dave Asprey гэдэг хүний гаргасан энэ bulletproof coffee гэдэг нэртэй юм гоё санаа байдаг тийм ээ. Хар тосон дээр хар кофеин дээр гоё шинж. Би нэрээ тэгснээс одоо яг өөрийнхөө MCT-г дуусгаж байгаа. Тэгээд энэ нэг Австралийн брэнд нөгөө би чамд нөгөө paleo гэдэг нөгөө брэнд байгаа шүү дээ. Тэднийх MCT plus G гэж гаргацсан бэл. Дотор хойлмог гэсэн үг. G-тэй бас MCT-тэй тийм. Тэгээд бодохгүй тэрийг авч ашиглах гэж байгаа.
За тэгэхээр мацаг дээр нэг Г гэдэг нь болохоор яг нөгөө нэг шар тас шүү дээ. Тий. Г гэдэг нь англиар шар тас гэсэн. Чи тэгтээ сайн нэг аягүй гоё юм хэлээ л дээ. Юу? Миний зүгээс нэг зүйл За. Нөгөө нэг энэ мацаг барих ч юм уу, нойр энэ төр гэл бид нэр ингэж ярихаар хүмүүс аягүй ингэж боддгийг эднэрийг ингээ хийж эхлэхээ болохоор ингээ гинт нөгөө гүүдгүй ээжгаад марафон гүлт рүү орох гэдэг юм шиг дайрчдаг хүмүүс тий. Одоо ингээ мацаг гээл тэнгууд гинт яана за би тэгвэл одоо 72 цагийн мацаг барина гэх. Үгүй бид нар ерөөсөө тийм ярьдаг ш. Бид нар intermittent fasting. Бидний манай апын нэг нууц давуу тал чинь юу вэ гэхээр одоо удахгүй 9-нд мацгийн програм эхлэнгууд таныг ерөөсөө гинт эхлэнгуудаа өнөөдөр та хоол идэхгүй шүү. Тэгээ та ингээд 48 цаг өлсөглөн байх шиг энэ гэж хэлэхгүй. Миний энэ ярьж байгаа бид хоёрын ярьж байгаа энэ бүх судалгааг тань тайлбарлаад oxidative stress гэж юм бэ гэх энэ тэгэл тэнцэнс autophagy энэ ерөөсөө тийм ярихгүй. Манай апи чинь гол нууц нь яг танд хэрэгтэй тэр дадал зуршлыг хамгийн энгийн алхмуудаар л үйлдэлээр хатгалгаагаар зөвлөгөөгөр хийлгэж өгж байгаа бол өдөр болгоны хөтөч байдлаар явж байгаадаа нууц нь оршоод байгаа байхгүй. Тэгэхээр мацаг барьц сурья гэвэл зүгээр л апа татаалсуу. Тэнгууд манай ап яах вэ гэхээр ингэж хэл. Та өнөөдөр энэ 5 зүйлийг хийгээч л гэж хэл. Амар гоё. Ерөөсөө тэр талаар та ардаа яадгийн энийг хийх нь зөв юм уу буруу юм уу ерөөсөө бодоод авах ерөөсөө шаардлагагүй. Тэр манай апын хэлж байгаа тэр 5 зүйлийг л та хийчих хэрэгтэй. Жишээ нь өнөөдөр нойрны хэсэг рүү орж байна. Нойрны хэсэг рүү орол өнөөдөр оронгууд хэдэн зүйл хийж байна? 12 зүйлийг хий гэж байна. Воо. Тийм нэг 12 дээр. Зааварчилгаатайгаа нийлээд 12 болчихж байна. Ваа, өнөөдөр биш 5 гэж байна. Бисээ өдрөөс олчих. 5 гэж байна. Чинийх дээр 12 гэж байна. За ямар ч байсан хэлж байгаа санаа. Яг ингээ апын дэйтлийг харах юм бол ингэж байгаа. Өнөөдөр та ердөө л энэ 5 зүйлийг л хийхэд л хангалттай гэж. Тэгэл болоо. Тэгээд энэ 5 руу би ингээ орно шүү дээ. Дотор нь оронгууд хамгийн түрүүнд та энэ нэг уншаач гэж. Нойрны дутмагшил гэж юу юм бэ гэдэг чинь. За шинэ монгол гараад ирчихсэн. Манай аптатарс өөрөө монгол хэл. Дутмагшил гэж юу юм бэ гэдгийг энэ уншаачаа гэдэг нэг ийм хэмжээний текст гэж. Хоёр дахь руу оронгууд шууд бокс амьсгалалт буюу хайрцаг амьсгалалтын зааварчилгаа видео орж иж байгаа. 4 секунд. За тэрийг хийсний дараа дахиад нэг удаа хайрцаг амьсгалалт 2 минутын тасвал 2 минут. Тэгээд тэрнийхээ араас утсан дээр унтлын цагаа ингэж тавина уу гэд гоё жишээ зураг харуулж байна. Тэгэл энийг дагаал та утсан дээр тохиргоогоо ий чинь. Тэгээд тэрний дараа оронгууд reminder-а бас ингэж тавина уу гэд ингээл гих мэтэр энэ анзаарч байгаа. Ингээл хийсэн бол гүйцээ та боллоо гэж. Яг эн чинь л одоо яагаад вэ нөхлөөр ойлгуулад байхгүй. Танд тэр нэгд өдөр л хийх юм хийх. Хоёр дахь өдөр нь л юм хийлгээ. Гурав дахь өдөр нь л юм хийлгээ. Бусад програмаас манай онцлог нь тэр баг. Тэгэхээр гүүж байгаа хүн гинт марафон гөхгүй. Бид нэр таныг эхлээд гэрээсээ гаргана, хувцсыг чинь өмсүүлнэ. 5 алхуулна. Болж чаджээвэл 50 алхуулна. Болж чаджээвэл 500 алхуулна. Тэгээл гүйдэхгүй юм бол. Эндээ нууцна. Тэгэхгүй бол ингээд мацаг барь гэхэл хүмүүс чалсан. Бум гээл тэгэл яах юм. Гүйдгүй марафон гүөхөр чинь яах. Үхэн штэ хөрх юм. Үхэн штэ. Шууд үхэн. Ойлээ нүхэн гэдэг үгийг өстэй мэдээ их ашиглах нэ те. Тэгэл одоо ингэж яриа л да. Манай төрсөндөө тоого одоо манай happy message дээр байгаа тийм ээ. Манай тоого яг одоо CrossFit руу орж байгаа. Ерөөсөө дасгал хэдэн жил хийгээгүй хүн. CrossFit руу орсон. Эхний удаа очсон манай багш нь гайгүй байсан. Гэхдээ би яг боддгийн манай амарх юм байна гэж хэлсэн байхгүй яг бошоо. Тэгээ өөрөө надаас хэлжээс би асуусан. Чи ямар байсан гэсэн. Гайгүй юм билээ шүү дээ. Амарх юм билээ шүү дээ. Тэгсэн чи өчигдөр заяа 3-7 нэг алгасныхаа дараа явсан чинь. Өглөө яваад ирээд надтай кол хийж явахтай юм байгаа заа. Ийм байна. Яасан ядарсан гэсэн. Чи ингээд ямааргүй санагдаж гэсэн. Яага явмааргүй хэцүү байна уу гэсэн чи. Хэцүү байна. 1-ээс 10-аар хэмждэг гэсэн 5 гэсэн. Яага 5-аар хэмжиж байгаа гэсэн. Хэцүү л юм байна. Өстө барахгүй юм байна. Тэр нэг 180 удаа ингээд нөгөө deadlift хийлгсэн юм шиг байна. Тэр нь л ястай. Тэгэн гутаа өдөр манай алга болцсон байхгүй тоог. Тэг би гайхаад тоог чи яачих вэ? 3 цаг байхгүй болчихсон. Чи яасан мэс? Тасарсан байгаа байхгүй. Oh my gosh, ивитэ. Тэгээ өчигдөр орой өглөөний кол дээр байхгүй орж ирээгүй. Бид хоёр 9:30-аас колтайсэн. Бэдгүй. Би бүр гайхаад.
Тэгээд арайч уу гэж 9:50 гэж кол дээр орж яриад яасан гэж 10 цаг 30 минут унтчихлаа гэж хэлжсэн. Oh my gosh. Яа, өөрийгөө тэгэхээр нөгөө нэг бас манай ап дээр нэг хэлхийг хүсдэг зүйл чинь болохоор нөгөө балансаа айгу бариад тайван ааж ууж ин чин өөрөө бид нар дадал үсэх гэж байгаа болохоос гинт ингээл яг нөө түрүүний хэлдэг шиг марафон гинт гүлэх гээгүй шүү дээ. Тэгээд мацаг дээр миний бас нэг зүгээр хамгийн сүүлд нь хэлмээр байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр яг 12 цаг биш 16 цаг 8 цагийг хийгээд эсвэл ялангуяа 24 цагийг хийсний дараагаар юу болж ирдэг вэ гэхээр тэр идж байгаа хоолныхоо бүрстэ амт болгоныг нь бүр ингээд юм болгоно ингээд амар гоё кайфтайгаар ингээд хүлээж авч иддэг тэр процесс нь буюу өчтөр манай Hello Baby апын одоо үсгэн байгуулагч нар надаас ахгүй их олроо чи одоо энэстэй ингээл happy messy гэл нэг хүмүүсийг тураах эрүүл болох юу ап хийгээд байна. Нааг тураагаад хаач гэдэггүй. Тэгээд баахан би өдөрт 2 литр, үгүй 1 литр карамел латте ууж ийн гэх мэтчлэн. Тэгэхээр тэрийгэ болох уу яах вэ гэхээр үгүй чи заавал ерөөсөө болох шаардлага байхгүй. Гэтэ эхний ээлжинд чиний хувьд юу хийх ёстой гэхээр хоёрыг ууж байгаа бол уух тоолондоо бүр ингээд амар гоё кайфтайгаар бүр өөртөө тэрийгэ уухта 30 минут зарцуулаад тэгж кайфтайгаар уу гэсэн. That's бидний хапын хувьд бас хийж байгаа эйгүү том зүйл нь юу гэхээр юмыг хориглох биш. Ингиж болохгүй, тэгж болохгүй гэхийн орон ингүүл дээр штэ. Ингиж үзвэл яасан, энийг туршаад үз. Тэгээд өөрийнхөө амьдрал дээр үнэхээр хэрэгжүүлж болох үз хит хитэн зүйлүүдийг зүгээр л наагаал авчих. That's it. 5 зүйл хийчих. Тийм л зорилготой байгаа. Тийм одоо яг цаана нь бол яг үндэ ингээл хүмүүс ингээд сонсож байгаа бол нууц маань тэр байгаа шүү бас. Ингээл нэгээр нь хоёлаа нууцудаа ингээл задлаа л энэ подкаст яагаад зарим хүмүүс амьдралдаа хийж байгаа тэр эрүүл өөрчлөлтийг зарим нь хийж чадаад зарим нь хийж чаддаггүй вэ гэхлээр яг саяны хэлсэн юмтай холбоотой байдаг байхгүй. Байгалийнхаа тэр эсэргүүцэл тэр горим биеийнхаа нэгч буй арга барилаа эсрэг яваад тэрийг ингээд шийтгээд тэрнтэйгээ тэмцэл үүсгэх юм бол бид нар шинэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөг. Манай апи чинь онцлог нь яг тэртээ чинь цуг ажиллах гээд байгаа юм. Тэр дотор чинь байгаа тэр эсэргүүцэж байгаа тэр дадал зуршил тэр хуучин арга барил чинь дохирсон байдлаар хөтлсөн байдлаар баг хатгалгаагаар явж. Инкуутер тус-тусдаа private coaching хийдэг. Манай коучинг хийж байгаа хүмүүстэй бид хоёр ярихаараа яадаг вэ гэхээр яг сайн юм хийдэг. Үгүй шүү дээ чи дуртай хоол байдаг. Хүсэж байгаа юмаа ид. Хоол хизээч шамд хорихгүй. Тэгс мөртлөөж ингэж хаасан. Яагаад гэвэл ард нь бүтцэн шал ондоо бүтцэх. Нэртэй бол. За тэгээ энэ дээр би нэг ганц хоёр судалгаа хэлмээр сүлд нь. Энэ айгуу сонирхолтой судалгаанууд гэж байна. Манай энийг сонсож байгаа олон хүмүүс залуучих юмсан гэж хүсэж байгаа. Яг наад шиг. Урт удаан наслах юмсан гэж хүсэж байгаа. За тэгвэл тий арсны эрүүл мэндээс ахгуулаад тий гоё юм нэг залуу сэтгэлгээтэй байх, өвчлөлтгүй байх, эрч хүчтэй, тэнхээтэй болох энэ төр гэж хүсэж байгаа. Тэгвэл мацаг гэдэг зүйл энэнд шууд нөлөөлдөг гэдэг нь бас судалгаар. Энэ дотроо яг мацаг юуг болгох юм? Түрүүч ярьсан тэр autophagy гэдэг юмны ард айгүй сонирхолтой зүйл. Бидний биед oxidative stress гэж юм явагддаг. Тэрний яд вэ гэхээр эс ингээд хэрэггүй болчоод илүүдл эсэн тэр гараад ирэхээр тэрийг бие маань уул нь яадаг юм гэхээр гой цэвэрлж өгдөг. Хэрвээ тэр цэвэрлэгдэхгүй бол яадаг юм гэхээр тэр янз бүрийн асуудал бий болох. Биеийн дотоод хавталтуудыг бий болгодог, хавангуудыг бий болгодог. Тэр чинь өөрөө буцаад урт хугацааны маш олон зүйлд нөлөөлдөг. Дотоод эргэтнгүүдийн хавангууд, visceral fat, янз бүрийн одоо судасны дотор гарч байгаа хүртэл одоо энэ хавантууд энэ чинь өөрөө буцаад маш олон ажиллагааг эгүү болгоод тэрнээсээ бүр хамгийн хүнд хувилбар нь юу болдог юм гэхээр хорт хавдрын эсүүд хоримтлагдчих эхэлдэг. Буруу газар дээр нөгөө сул эсүүд ч очиод бөөгнөрөөд хорт хавдар болоо орчдөг. Тэгэд энийг нь цэвэрлэх арга чинь уул нь бидний дотор байдаг антиоксидант энэ гэдэг free radicals-ыг цэвэрлдэг арга байдаг. Тэгвэл өнөөдөр тэр нь бас адилхан хоол хүнс ингээд зогсохгүй идээд тахаар яадгийн тэр буруу эсийн өсөлтөнд нь нөлөөлдөг. Тэгвэл мацаг барьснараа бид нар яаж яах вэ гэхээр дахиад адилхан байгалийн энэ бие
тэр нэг илүү юм очиж боловсруулах ажлаас нь татаад өөрийгөө цэвэрлэх юм хийж байгаа гэсэн. Одоо нэг айгуугаа жишээ нь хогийн саваа, гэрийнхээ хогийн савыг хэдлээ бодъё. Хэрвээ хогийн савны доор ингээ юм ургаад тэг ингээ ёроолт ингээ хөгц мөгц ингээ гараад цэвэрхэн байж ихгүй бол бид нэр тэрийг цэвэрлэхийн тулд дээр нь хогоор дүүрэхгүй байх хэрэгтэй шүү дээ, тийм үү? Дээд хогийн дүүргэсэн хогийг авч хайсны дараа л бид нэр тэр суур тэр асуудал руу орж яг адилхан. Мацаг бариад өөрийгөө амраагаад 12 цагаас илүү хоол нь ходоодоо цэвэрхэн байлгаж чинь гэдэг чинь дээдлийн хогийг авч ачаад одоо бид нар тэр ёроолт нь байгаа хортой тэр хөгц одоо янз бүрийн асуудалтай тул яг л ингэж ажилладаг. Тэгэхээр мацаг барихын нэг гой зүйл нь тэр. Тэгээд аюу гой юм яадаг вэ гэхээр бидний биед байгаа цэвэрлэг чинь аюу сайн цэвэрлэгч. Ороостой бодоо болгодог цэвэрлэг. Бүх юмын цэвэрлэг. Аюу сайн цэвэрлэгчтэй ажиллах тийм итгэжтэй. Тэгэлцтэй янз юм бүх юмыг нь сэтгэлээрээ цэвэрлэдэг байхгүй. Бидний бичи сэтгэлээрээ цэвэрлэдэг байхгүй. Гэхдээ хэвүүлэхийн тулд цэвэрлэгийг эхлүүлэхийн тулд бид нар эхлээд өөрийгөө хоолгүй хүмсгүй. Тэгээд ирэх юм бол залуу чинь арьс чинь гоё болно. Коллаген чинь өөрөөсөө гарна. Free radicals чинь багасаад ирэхээр энэ үрчлээс гэдэг зүйл байхгүй болно. Үс чинь өөрөө гоё болно. Тэ урган өнгө цөс орно. Тэгэл ер нь л одоо ямар нэгэн асуудал гарлаа өөрийгөө эмчлэх чадвар чинь дотор ч байгаа. Тэр чинь хүртэл ажилд байна. Ийм гоё читтэй зүйл шүү. Тэгээ түрүү Око хайлт дурдаад өнгөрсөн. Гэхдээ бидний тархины хамгийн гол түлшин өөрөө өөхөр бид нар яг төлш бий болж яадаг. Тэрнээс яг хоол нь өөрөө задраад ингээд дингүүт чинь бидний яг тэр өөхнийхөө дотоод тэр visceral fat ч байна уу, ер нь дотоод биендээ байгаа өөхийг идэвхжүүлээд яг тархины тижэл болгох хамгийн гол яг үйл явц чинь өглөөний цагаар буюу бид нар яг тэр хоолой хэрэглээгүй байх цаг хугацаанд тархи маань ажиллаж эхлэнгүүт хамгийн их энерги зарцуулдаг бидний биеийн хэсэг бол тархи байдаг. Тэр тархиа тижээж өөрийнхөө биеийнхаа нөгөө дотор өөхнөөсөө тижээлээ авах хамгийн гол цаг хугацаа бол өглөөний цаг байдаг. Тэгээд өглөөнийхаа цагаар болохоор нөгөө хоолой өнгөт чи юун тархиа нөгөө нэг өөрөхнөөсөө тижээх мантай нөгөө хоолой боловсруулах гад хамаг нөгөө нэг эд эсүүд чинь тийшээ доошоо гүйчихэж байгаа байхгүй. Тэр хугацаанд юу хийж явах хэрэгтэй гэхээр би чи ингээд өөхөө задлаад тархиа тижээж эхэлж явах цаг хугацаанд нь бид нэр хоол өгөөд байдаг. Зүгээр нэг жишээ гэх юм бол тэгээд манай энэ сургалтын дээр бас энэ талаар ярьдаг байгаа. Сургалт биш уучлаарай, хөтөлбөрийн үед болохоор энэ талаар ярьдаг байгаа. Тэгэхээр happy message апа татаж аваад тэгээд тэрэн дээрээсээ асар их зөвхөн бит хоёрын дөнгөж сая ярьсан зүйлээс гадна өмнөх подкастаар ярьсан зүйлээс гадна илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг тэнд хүргэдэг байгаа шүү. Тэгэхээр өнөөдрийн подкаст дуусгая. Үххийг хүсээгүй болол хүсээгүй л ата татаарай. Хүлдэггүй. Өнөөдрийн подкаст дуусгахдаа нэг хэлмээр байгаа бас нэг зардал нь манай ап одоо ингээд маш өргөнөөр хүн болгонд хүрч байна, хурдтай өсөж байна. Тэгээ энэнийхээ хариуд ямар байна вэ гэхээр бид нартай хамтарч ажиллая гэж байгаа. Бидний хийж байгаа юмд итгэж байгаа. Тэгээд зүтгэе гэж байгаа тийм залуучуудтай ярилцахад бид нар нээлттэй шүү холбогдоорой. Тэгээд нэг баг болж ажиллая. Тийм. Тэгээд яг тэр чиглэлээр бол нэг хайж байгаа хид хідэн хүмүүс яг одоо яаралтай хайж байгаа хүмүүс гэх юм бол санхүү хариуцсан хүн байгаа. Хоёрдугаар гэх юм бол технологийн баг, дээрэс нь гурав дахь нь гэх юм бол яг манай нүүр царай болоод энэ нэг инх болор Око гэдэг царайнаас өөр бас нэг гоё happy message-ийн ингээд яг эрүүл амьдралын хэв маягтай 1 сая монголчуудыг эрүүл болгоё гэсэн тэр нэг хүсэл тэмүүлэлтэй зорилготой байгаа хүмүүс байгаа бол тийм social media persona буюу манай нүүр царай болох хүнийг бас хайж байгаа шүү. Тэгээд бит хоёр байнга өглөөд ахгүйгээр тэр хүн бас ингээд орж ирмээр байна те. Тэгээ тэр хүн тий орж ирээ. Тэгээ тэр хүнээс нэг ганцхан нэг хэмж төрүүлж хийлсэн байгаа шүү. За ганцхан биш олон юм нэхэндэгтэй нэг үндсэн нэг юм ийм арга. 1000 юм нэхэн sorry ганц юм биш шүү. Тэгээ хамгийн нэг гол нэг юм бол яг энэ амьдралын хэв маягийг өөрөө хэрэгжүүлдэг эсвэл хэрэгжүүлэхийг хүсч үе тэр нийтлээ яг өмнөөсөө зүтгэхэд бэлэн тийм байх ёстой шүү. Тэгэхээр яг тэр мэдээллийг манай happy message доогоор зураас mn гэдэг Instagram хаягаар бид нар руу холбогдоорой гэж хүсвэ.
За тэгээд өнөөдрийн юу дуусах уу? За тэгээд дуусгая. Комент хэсэгт санал бодлоо хуваалцгаа бити мартаарай бичээрэй. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Bye bye.